Хаврын чуулганаар хилэлцсэн галтай хуйлуудыг намрын чуулган хүртэл хойшлууллаа. Оюу толгой хэлэлцээрийг дуусгахын тулд засгийн газар онтрегийн лицензийг барьцаалснуудыг хадлага дэвлээ. Түрээслээд өмчлөх Солонго 1-2 төслийн 2042 айлын орон сууцны иргэдийн бүртгэл эх сараас эхэлнэ. Сургууль цэцэрлэг амарснаас хойш 7000 гаруй хүүхэд эртэж эвджээ. Оройн төргийн үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Тэтгэвэр нэмэгдэж татвар буурч бизнесүүд чөлөөтэй ажиллах эрх зүйн өөрчлөлтийг энэ хаврын чуулганаар хийсэн. Наадмын өмнөхөн яарч сандран яаралтай гормоор баталсан эдгээр хуйлууд бодит амьдрал дээр хэрхэн буух нь нэг талаар болгоомжлол, нөгөө талаар хүлээлт үүсгэж байна. Түүнчлэн хаврын чуулганы хамгийн галтай гэгдэх олон нийтийн дунд хардлага, гишүүдийн дунд хуваагдал үүсгэсэн хуйлууд эрх намрын чуулган руу хойш татагдлаа. Өнөөдөр улсын хурлын хаврын чуулган завсарлаж байна. За энэ хаврын чуулганаар олон нийтийн дунд нэлээдгүй маргаан дагуулад хилэлцүүлэх нь гишүүдийн дунд ч гэсэндээ хуваагдал үүсгэжсэн хэд хэдэн хуйлууд бол намрын чуулганаар татагдлаа. За тодруулаад хэлэх юм бол тамхины хяналтын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буюу за электрон тамхитай холбоотой харилцааг хуулиар зохицуулах энэ хуулийн төсөл бол яг алах зохиол үлдээд за эрх намрын чуулганаар шийдэгдэж өглөө. За энэ дээр гол өөрчлөлтүүд орсон нь за анх бол хуулийн төсөлд орж ирэхдээ за тамхи болон за янжуур тамхи болон электрон тамхиг бол адил хэмжээний татвар ногдуулна гэдэг зарчмыг бол оруулж ирсэн. За гэхдээ эцсийн байдлаар за нэгж дүнд нь судалгаа хийгээд үзэхэд бол за электрон тамхины өөрөө үнэн нь өндөр учраас за янжуур тамхитай харьцуулахад 25%-аар бага хэмжээний татвар ногдуулах нь зүйтэй гэдэг зарчмын байр суурь ажлын хэсгээс гараад дэмжигдээд эцсийн хэлэлцүүлэг рүүгээ шилжсэн байгаа юм. Электрон тамхи бөгөөд шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүний татварыг бол ялгамжтай тогтоож байгаа. Буюу нөгөө янжуур тамхинаас 25% хөнгөлөлтөөр. Яг тэгэхээр нөгөө нэгж үнэн нь илүү үнэтэй байгаа байхгүй юу? Одоо электрон тамхин бүтээгдэхүүнүүдийн. Тэгэхээр тэгжиж бид нар бас нөгөө иргэд бас сонголт хийх боломжтой болж байна гэсэн үг. Тэгэхээр ингэснээр ерөнхийдөө 2031 он гэхэд нэг хайрцаг янжуур тамхины үн одоо нэг ойролцоогоор нэг 15 орчим мянган төгрөг болохоор байгаа. За нөгөө талдаа амт үнэрийг хориглох асуудал яригдж байгаа. Зөвөөр хэлэх юм бол чихэрлэг амттай одоо электрон тамхиг бол импортлохгүй байх ийм асуудлыг бол оруулж ирсэн. За гэтэл энэ дээр бол за гаагч мөн хориглохын шаардлагатай гэдэг саналууд улсын хурлын гишүүдийн зүгээс нэлээдгүй гарч ирсэн учраас за гаа болон чихэрлэг амт үнэртэй энэ тамхиг бол оруулж ирэхгүй буюу импортлохгүй байх юм зохицуултыг бол хуулийн төсөлд тусгаж өгсөн байна. За инхээр өөрөөр хэлэх юм бол за монголчуудын нэлээдгүй өргөн хэрэгэлдэг за эсээг бол одоо импортлох боломжгүй болж байгаа ийм нөхцөл байдал үүсэж байгаа юм. Тамхин бүтээгдэхүүнээс амт үнэрийг хасах ийм одоо хуулийн төслийг өргөн барьсан. За хилэлцүүлгийн шатанд энэ дотроо гааг бас хасах зарчмын зөрүүтэй саналыг шижир гишүүн маань гаргаад тэгээд энэ одоо чуулган дээр бас дэмжигдээд явсан. За энэ асуудал дээр тамхин бүтээгдэхүүн дотор хамрын тамхи орох уу гэдэг эргэлзээ үүссэн. Эргэлзээг тайлахад хамрын тамхинд ямар ч одоо өөрчлөлт байхгүй, ямар ч хориг бол байхгүй гэдгийг одоо нотлон хэлмээр байна. Эцсийн хэлцүүлгийг бол өчтөр хийсэн. За ингээд нэгдсэн чуулган завсарлах хугацаа одоо тулсан тул эцэслэн батлахыг бол одоо намар руу шилжүүлж ингэж явж байгаа. За гисэн хэдий ч одоо хууль бол өнөөдөр батлагдсан ч намар батлагдсан ч 2027 оны 1 сарын 1-ээс эхэлж хэрэгжихээр байгаа учраас энэ ялгаа бол байхгүй. Тодорхой төвшөнд хугацаа аваад энэ хооронд одоо бас улсын хурлын гишүүдтэй одоо ажиллах барих гэсэн тийм зүйлүүд ярьж байгаа. Гэхдээ ажиллаад үзэн эцтэй тэгээд 64 гишүүний дэмжлэгээр хууль батлагдана. Хин өнөөдөр ямар санал өгч яахыг хэдүүлээ намар харцгаая тийм ээ. За мөн энэ хаврын чуулганаар батлагдаж амжаагүй нэг одоо олон нийтийн хүлээлт үүсгээд маргаан дагуулад гэсэн хуулийн төсөл бол ашигт малтмлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм. За энэ бол одоо салбарынхны зүгээс бол 20 жил хүлээх хуулийн төсөл гэгддэг. За гэхдээ зарим нэг одоо заалтууд нь олон нийтийн дунд маргаан дагууснаас шалтгаалan одоо батлагдаж амжсангүй. За тодорхойлол хэлэх юм бол ашигт малтмлын нөөц ашигласны төлбөр буюу одоо амнаатыг за тэр дундаа зэсийн амнаатыг бууруулах заалтыг бол энэ хуулийн төсөлд оруулж ирсэн байгаа. За гэхдээ энэ зэсийн үн өндөр байгаа дэлхийн зах зээлийн эсрэг ийм заалт боллоо гэдэг шүүмжлэл хэхэн бол гарч ирсэн. За ялангуяа манай улс оюутлогоо за тэр дунд оюутлогын хамаарал бүхий онтрыг компанитай хувь эзэмшлээ тогтоох асуудал яригдж байгаа. Энэ үед яг энэ заалт бол
одоо манай толд ашиггүй залтаа гэдэг тайлбарыг бол өгч байсан. За эндээ бол энэ хуулийн төслийг бол эрх намрын чуулган нар бол баталгаарлаа. За гэхдээ зарчмын асуудлуудыг тогтсон. За мөн байнгын ороод дээр бол зарчмын зүрхтэй саналуудыг бол хураагаад хуулийн төсөл бол ерөнхийдөө бэлэн болоод алах цохол үлдсэн гэж болж байна. За энэ дээр ямар чухал ач холбогдолтой заалтууд орсон байгааг салбарын сайдын зүгээс бол бид тодруулсан байгаа. Ашигмалтын нөөц ашигсны төлбөрийн 10% нь үндсэндээ одоо орон нутгийн хөгжилд очдог байсан бол 20% нь очдог болчих. Манай Дархан уул аймагны 28 орчим тэрбум төгрөг авдаг байсан бол одоо 56 тэрбум төгрөгийг авдаг болно. За энэ бол хамгийн том өөрчлөлт нь боллоо. За хоёрдугаар тайгуулны салбараа бас нээж өгөх чиглэлийг хийж чадлаа. За гуравдугаарт бол одоо энэ хоёр дахь хэсэг одоо эдийн засгийн маань хоёр дахь одоо хөдөлгүүр болох зэсийн салбарт бол их том хүлээлт үүсгэж чадлаа. За энэ салбарт бол бид 3 жилийн дараанаас одоо олон улсад өрсөлдөх хэмжээний амнааттай болно гэдэг өөрчлөлтийг хийлээ. За нөгөө тэгүр зэсийн амнаатыг бууруулах шаардлага бий гэдэг зарчмын байр суурь гэснээр зарим гишүүдийн зүгээс гарч байгаа. Тодруулаад хэлэх юм бол Эрдэнэ төвлөр бол маш олон жилийн хугацаанд бол Монголыг тэжээж ирсэн. Энэ чухал амнаатыг тэр хэмжээгээр өндөр төлдөг. Тийм дээч за энэ Эрдэнэ төвлөр өөрийнхөө тоног төхөөрөмж ашиглалт хөрөнгө оруулалт засвар өрчлөгийн одоо машин механизмаа одоо худалдаж аваад өөрийнх нь харьяанд байгаа хоёр ч том төслүүдийг хэрэгжүүлээд явъя гэвэл энэ одоо амнаатыг бууруулах шаардлагатай гэдэг зарчмын байр суурь бол зарим гишүүдийн зүгээс гарч байгаа юм. За энэ дээч Эрдэнэтийн амнаатыг одоо тухайлан бууруулах ийм хуулийн төслийг бол тусад нь өргөн барих одоо ийм санаачлагч мөн эрх намрын чуулганаар оруулж ирнэ гэдгийг бол хэлж байгаа юм а. Эрдэнэтийн амнааттай холбоотой яг одоо асуудал бол маш их эдийн засгийн хохирол үр дагавар өндөртөө байна. Тийм учраас энэ том төслүүдийг хэрэгжүүлэх, Эрдэнэтэд хөрөнгө оруулалтаа хийх боломжоо олгох, том төслүүд, бусад том зэсийн төслүүд эхлэх боломжийг олгох үүднээс эрх одоо намрын чуулган дээр бид ашигт малтмлын хуулийн энэ 47-гийн 5 буюу амнаатын заалт дээр нь за оюутлын бүлэг ордод бол энэ одоо амнаат бууруулж байгаа асуудал нь хамаарахгүй зөвхөн Эрдэнэтийн асуудал дээр одоо хамаарахаар тусгаалга оруулъя гэдэг ийм байдлаар одоо хуулийн төсөл дээр ажиллаж эхэлж байна. За энэ үеийн намрын чуулган өнөөдрөөр завсарлаж байна. За өнгөрсөн 3 дугаар сараас хойш буюу за энэ 3 сарын хугацаанд парламентаар хэлэлцэж баталсан хуулиудын ихэнх нь засгийн газраас өргөн мэдүүлсэн. За тэр дундаа яаралтай гормоор өргөн мэдүүлсэн хуулиуд байлаа гэдэг одоо байр суурийг бол гишүүдийн зүгээс илэрхийлж байгаа юм. За нөгөө талдаа иргэд олон нийтийн нөө ихээхэн хүлээлт үүсгээд парламентаар орж иж босгод авчиж чаддгүй байсан. За татвар нийгмийн даатгалын шивтгэл тэтгэврийн реформ зэрэг хуулиуд батлагдаж чадсан ихээхэн ач холбогдолтой байлаа гэдэг байр суурийг илэрхийлж байгаа. За гэхдээ нөгөө талдаа эдгээр хуулийн шинжилгүүд нь чухал ач холбогдолтой байсан хэдий боловч за яаралтай гормоор шахуу хугацаанд наадмын өмнөхөнд төрж баталсан за эдгээр хуулиудын ач холбогдол за тэр дундаа нарийн заалтууд яг амьдрал дээр хэрэгжээд ирэхээр хэр одоо үр дүнтэй амьдрал нийцтэй байх вэ гэдг нь мөн л анхаарах ёстой асуудал гэдэг байр суурийг бол гишүүдийн зүгээс илэрхийлж ирсэн юм а. Оюу толгой хэлэлцээрийг амжилттай дуусгахын тулд засгийн газар Онтрегийн лицензийг барьцаанд тавьсан уу гэх хардлага улс төрийн хүрээнд тэгдлээ. Учир нь Рио Тинто компани цахим хуудастай Монгол улсын засгийн газартай Онтрегийн асуудлаар тодорхой тохиролцоонд хүрсэн гэх агуулгатай мэдээллийг гаргасан нь сөрөг хүчнийг хартахад хүргэжээ. Ардчилсан намын зүгээс засгийн газрыг Рио Тинтод Онтрег бэлгэлж эхлэе гэж буруутгаж байгаа бол гүйцэтгэх засаглалаас үүнийг няцааж ямар нэгэн далд тохироо хийгээгүй гэж мэдгдлээ. 3 хоногийн өмнө засгийн газар Рио Тинто компанитай хийсэн хэлэлцээр амжилттай боллоо. Зээлийн хүүг буурууллаа, менежментийн төлбөрийг багасгалаа, монголчууд анх удаа оюутлогоос ноогдол ашиг авахар боллоо гихчлэн ард түмэндээ сайн мэдээд болгож исэн. За гэвч энэ хэлэлцээрийн ард оюутлогын бүлэг ордын огт хөндөгдөөгүй томоохон нүц хадгалагдаж байгаа. Онтре компани лицензийг Рио Тинтод бэлгэлэхээр тохиролцоон гэх хардлага сөрөг хүчнээс гарч эхлэв байна. За тэгвэл засгийн газраас Рио Тинтотой хийсэн хэлэлцээр албажсны дараа нээлттэй байршуулж зарим гишүүдийн эргэлзээг тайлбарлалаа. Рио Тинто компани одоо энэ вебсайтн дээр тавьсан энэ мэдээлэл дээр Онтре дээр бид нар ахиц дэвшил гаргалаа гэдэг ийм зүйлийг ярьсан нь бол одоо маш ноцтой санагдчихж байгаа. Тэр Рио Тинто группийн гаргасан мэдээлэлд би тайлбар хийх утгагүй бах тийм ээ. Тэгэд энэ мэдээллийн зүрөөг нягтлах ёстой гэж харж байгаа. Одоо монголчууд Монголын ард түмэнд битгий хэл одоо энэ улсын хурлын гишүүд хүртэл энэ дээр ямар ч тодорхой мэдээлэлгүй яг ямар бичиг баримтд өөрчлөлт орж байгаа хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ яг ямар хувь хэмжээгээр өөрчлөгдөж байгаа нь ийм тодорхойгүй цаг мөчтөр одоо бид нар одоо бас наадмыг ийм одоо хийх хоосон итгэл найдвартайгаар бас угтах нь бол одоо бас буруу гэж бодож байна. Улс төр хийж болно. Янз бүрийн хардлага байж болно. Гэхдээ бид нар гарсан үр дүн үүсгэхийн тулд үүсэл хийж болохгүй. Одоо тэр Онтре гээд холбоод одоо засгийн газрыг Онтре одоо хөрөнгө оруулалтын гэрээг хийхийн тулд одоо энийг шийдвэрлчлээ ч гэдэг юм уу тохироо хийчлээ гэдэг ийм загварсан юм ярьж.
Энд ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээгээгүй. Би энэ гэрээг өөрчлөнгүүтээ та бүхэнд бас нээлттэй мэдээллийг өгнө. Манай дамжны сайд маань Канадад магистр хамгаалсан юм байлаа. Тэр магистр хамгаалахтай холбоотой мөн одоо тэнд хичээл орж исэн багш гэж байгаа тэр хүмүүс нь бол энэ онтрогтой холбоотой гэдгийг нотлсон тийм нотлох баримтууд байгаа. Гүлүүд олоод ирээчтэй. Би дэлхийн хаан сурах нь миний асуудал. Тэгээ одоо тийм баримт ашиг сонирхлын зөрчил байгаа бол намайг эх орноос урвсан хэрэгээр аваач шалгуулчих гэж хэлээрээ. Би Канадад төгссөн. Би Канадын хамгийн шилдэг их сургууль дэлхийн номер 1 уул уурхайн сургууль төгссөн. За тэнд одоо миний багш болоод байх амт нэг ширхэгч байхгүй тэнд. Уулзчихж байгаагүй мэдгчгүй тэрийг. Оюутлагоос ноогдол ашгаа авах хүртлээр засгийн газар онтрогийн хилэлцээг эхлүүлэхгүй гэж мэдгдлээ. За энэ онтрогийн лицензийг Ротинтод бэлэглэж оронд нь ноогдол ашгаа авах гэж байна гэх сүргүчний хардлага үндэслэлгүй гэж зарлаа. Түүнчлэн онтро дээр манай улс хувь эзэмшлээ хэрхэн тогтоох, ашигийнх нь хэдэн хувийг монголчууд хүртэх вэ гэдэг хилцлийг хийхдээ засгийн газар дур мэдэж шийдэх биш, улсын хурлаар хилэлцүүлж батлана гэдгийг ч тайлбарлаж байлаа. За энд нууцаар тохироо хийж оюутлагын бүлэг ордын дараагийн том баялгаа бэлэглэнэ гэж нь үндэслэлгүй гэлээ. Алтай дамсан доктортой байдлын яриа хэлэлцээ 2026 олон улсын чуулган Монгол улсад 4 дахь удаага болж ардчлал, доктортой хөгжил, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлыг олон улсын эрдэмтэн, бодлого боловсруулагчид хамтран хэлэлцлээ. Монгол Улсын их хурлын тамгын газар Бан Ки-муны нэрэмжит сайхан ирээдүйн төлөө сан Стэнфордын их сургуулийн Аз номхон далайн судлалын төвөөс хамтран зохион байгуулсан энэ удаагийн чуулган доктортой хөгжлийн зорилт 17 хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх сэдвийн дор боллоо. 9 орны төр хувийн хэвшил эрдэм шинжилгээний байгууллагын 30 гаруй төлөөлөгчид оролцож ардчлал ба иргэдийн оролцоо үндсэн сэдвийн хүрээнд хиймэл оюухан, хүртээмжтэй инновац, ногоон технологи, эмэгтэйчүүдийн манлайлал зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Чуулганд оролцогчид өнөөдөр ардчлалын дэлхийд даяарх туйлшрал, иргэдийн ардчлалд итгэх итгэл, худал мэдээллийн тархалт зэрэг нийтлэг сорилттой нүүр тулж байгааг онцолж ардчлалыг хамгаалах хамгийн чухал хүчин зүйл нь иргэдийн идэвхтэй оролцоо, ил тод хариуцлагатай засаглал гэдэгт санал нэгдлээ. Монгол улс 2 том гүрний дунд ардчлалаа хадгалан хөгжүүлж байгаа нь бүс нутагтаа онцгой ач холбогдолтой төдийгүй иргэдийн оролцоонд тулгуурласан шийдвэр гаргах тогтолцоо нь олон улсын түвшинд сайн туршлага болж байгааг тэмдэглэлээ. Монгол улс ардчлалыг бэхжүүлэх чиглэлд бодит ахиц гаргаж байгаа бөгөөд энэ хөгжлийг цаашид хадгалахын тулд төрийн удирдлагууд иргэдийнхээ дуу хоолойг сонсож эдийн засаг нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарах нь маш чухал юм. Дэлхийн нийтэд тулгарч буй хамгийн том зорилтууд болох уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд улс орнууд хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх шаардлагатай байгаа. Монгол хүн ам цөөнж, залуус, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, сайн засаглал, олон улсын хамтын ажиллагаагаар бүс нутагтаа чухал үүрэг гүйцэтгэх бүрэн боломжтой улс юм. Монголд бусад ардчилсан орнуудын адил улс төрийн туйлшрал, амжиргааны дарамт, нийгмийн сүлжээн дэх худал мэдээлэл зэрэг сорилт тулгарч байна. Гэхдээ иргэдийг санамсаргүй төврээр сонгон, бодлогын асуудлыг мэдээлэл тулгуурлан хамтдаа хэлэлцүүлдэг, зөвлөлдөх санал асуулгын тогтолцоог хуульчилсан нь дэлхийд үлгэр жишээ болсон юм. Энэ арга нь иргэдийн итгэлийг нэмэгдүүлж, талцлыг бууруулж, төрийн шийдвэрийг илүү чанартай болгодог. Америк нэгдсэн улс хүртэл Монголын энэ туршлагаас суралцах боломжтой гэж би үздэг. Мөн хиймэл оюун худал мэдээллийн эрен үед ардчлалыг хамгаалах хамгийн үр дүнтэй арга нь иргэдийг баримтад тулгуурлан хамтдаа хэлэлцэх соёлыг төлөвшүүлэх явдал юм. Мөн доктортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд бүс нутгийн хамтын ажиллагаа, ур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх бодлого, сайн засаглал, боловсрол, эрүүл мэндийн хүртээмжийг сайжруулахад шинэ технологи, тэр дундаа хиймэл оюуныг үр ашигтай ашиглах шаардлагатайг ерөнхий сайд асан Зандан Шатар онцоллоо. Цөөнх хамтаа асар удам нутаг дэвсгэртэй улс орны хувьд одоо дэд үзэд маш том одоо хөгжлийн цаад бэрхшээл байдаг. Энэ дэд бүтц бол эдийн засгийн дүр шиг хөгждөг. Цөөнхөн зориулаад асар том зам, төмөр зам одоо бариад ах болцоо багтдаг. Тэгвэл хиймэл оюун энэ сул талыг нөхж байгаа. Энэ бол Монгол улсын хөгжлийн маш том гарц хөгжлийн шийдэл. Ийм учраас энэ авилгал хүн сурталыг тэрийн бүх шатнд тасан зохицох шийдэл нь AI буюу хиймэл оюун, захим оюун, энэ амьд оюун болж байна.
Өмнөх чуулгануудаар гендрийн эрхтгш байдал, инх тайван, шударга ёс, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар бодлогын санал дэвшүүлж байсан бол энэ жилийн уулзалт тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэх, улс орнуудын түншлэлийг өргөжүүлэх, сайн засаглалын чиглэлээр хамтын ажиллагааг шин түвшинд хүрэхэд чиглэж байна. Улсын хурлын намрын чуулган шинэ жилийн баярын өмнөхөн завсарладаг, харин хаврын чуулган наадмын өмнөхөн хаадаг. Баяр наадамд өгсөн олон нийтийн хяналт суларсан ийм үеүүдэд улсын хурал сунж ажиллан шөнө орой болтол хуралдах нь хэлбэг байдаг. Иймдээж хуудуудтай хуйлуудаа шөнийн цагаар хэлэлцлээ. Албан тушаалд томилох болохоор өөр цайтал хуралдлаа гэх шүүмжлэл тасардаггүй. Тэгвэл хууль тогтоох дээд байгууллага яагаад заавал шөнийн цагаар хуралдах шаардлага тулгардаг вэ гэх асуултад улсын хурлын гишүүд дараах тайлбарыг өглөө. Саяхан өнгөрсөн 7 хоногт бас шөнийн 12 цаг хүртэл хуралдлаа. Ингээд шөнөнд л ороо болтол хуралдсан нэг 6-7 тохиолдол байгаа. 8-9 цагаас нэг 10 хүртэл хуралдсан бас нэг 5-6 тохиолдол байгаа. Тэгээ нэг 10 хэдэн тохиолдол байгаа. За эндээс аваад үзэх юм бол нэгдүгээрт сандал суудалтай холбоотой асуудал болохоор орооч хуралд юм байна. За хоёрдугаарт нэх юм бол жишээлбэл хөгжлийн хөтөлбөрч гэдэг юм уу нөгөө 6 сарын 1-ний дотор гэсэн хуультай ч гэдэг юм уу те яг ийм цаг нь тулцсан асуудал дээр бол ороо хуралдсан тохиолдол байгаа. За энэ бол 10 хүрэхгүй нийлээд. Тэгэхээр бол чуулган одоо нэг улирал 50 хэд удаа гэдэг чинь одоогийн байдлаар 200 орчим удаа гэх юм бол 200 дотор нэг 10 хүрэхгүй гэдэг маань маш бага процент эзэлж байна гэсэн үг. Нэг. За хоёрдугаар их хурлын гишүүд илүү цагийн мөнгө гэж авахгүй. Би авч байгаагүй. Үнсэн цалингаа авнаа. Шинжлэх ухааны үндэс талаас ярих юм бол бид нар ингэ тархинд чинь бас нэг ачаалтаах, хүний сэтгэл зүй чинь бас нэг ачаалтаах, сэрүүн байх цаг хугацаа, унтах цаг хугацаа гэдэг организм чинь бидний юу бодхоос хамаарат захирж яадаг эдэлтэй бид нарыг. Тэгэхээр ядруу байна гэсэн үг. Ядруу хүн бол алгасаж маш зүйлийг өнгөрөөн. Тийм учраас чон бороонор гэдэг шиг яг наадам далиндуулаад эсвэл гişүүдийг ядарсан хойгоор янз янзын саналууд орох тохиолдол их олон байдаг. Одоо нодлон бол тэр гороо бид нэр энэ жил одоо сонсгол хийлээ шүү дээ. Нийслэлийн туулын урдны замын нодлон шийдвэр гарсан. Нодлон башраад бараагүй шүү дээ. Эдийн засгийн эрхчлөөний тухай хууль, татврын тухай хууль, нийгмийн даатгалын тухай хууль гэх нийгэмд хэрэгцээтэй байгаа асуудлуудыг шийдэх ёстой. Тэгэхээр яа харахгүй чуулган сунж хуралдах ёстой. Тэгэхээр зэрэг чуулганыхаа нөгөө бас дэгийн тухай хууль байдаг. Үе шатууд байдаг. Тэрийг үе шатуудаа яг хэлцэж явах үүднээс мэргэжлийн байнгын ороод орох ёстой, ажлын хэсэг ажиллах ёстой. Тэгээд бусад улсуудаас санал дүгнэлт авах ёстой. Ингээд энэ бүх юм процессыг явсаар байгаад зайлшгүй богинордох талууд бий. Тийм тэгэхээр зэрэг яах вэ? Нэгэнт хуулийн хугацаатай юм бол тэр шөндөөч байна хуралдаал болох л ёстой. Баяр наадам ч юм уу чуулган тарах болохоор тийм асуудалтай хуулиудыг их оруулж ирдэг тийм таал бай. За орой бол хуралдаж байгаа нь бол тийм юм байхгүй тий. Нөгөө нэг ажил төрлөө хийгээл асуудал нь шахагдаал амжихгүй болоод тэгж явтаараа л ингэдэг тий. Ерөнхийдөө зөвхөн улсын хурал гэлтгүү нийтээр одоо бидний одоо ажлын арга барил гэдэг чинь цагийн тулгаж идэг гэх юм үү тий. Тэр тал нь бас байна уу гэж боддیں۔ Тэгэхээр уг нь чуулганы одоо байнгын ороо болон ажлын хэсгүүдийн товыг нь тухайлбал хууль өргөн баригдлаа гэхэд их хурал дээр байгуулагдсан ажлын хэсэг нь 1 сарын дотор одоо засвар юугаар хийж дуусгах хэрэгтэй гэж юм тий. Тийм хугацаатай байх юм бол заавал ингэж чуулган хаах үеэр олон хуулиуд ингэж аваарахгүй болов гэж бодож байна шүү дээ. Улсын хэмжээнд 4520 өрхөд орон сууц түрээслээд өмчлөх байдлаар эзэмшүүлэх гэж байна. Түүнчлэн түрээслээд өмчлөх боломжтой Солонго 1-2 төслийн орон сууцнаас 2042 айлын орон сууцны барилгын ажил дуусжээ. Улсын комисс барилгыг хүлээж авсны дараа эх сараас эхлэн иргэдийн бүртгэлийг цахимаар авч эхлэхийг холбогдох албанаас мэдээллээ. Солонго 1-2 төслийн орон сууцыг зорилтод 9 бүлгийн иргэдэд эзэмшүүлэх юм. Тухайлбал 4 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх, төрийн албан хаагч, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэн өрх толгойлсон иргэд хамрагдах юм а. Ингээд түрээслээд өмчлөх орон сууцад хамрагдах бүртгэлийг эх сараас 100% цахимаар авч эхлэн гэлээ. Үүнд орон сууц эзэмшдэг өрх хамрагдах боломжгүй гэдгийг холбогдох албанаас онцоллоо. Мөн улсдаа татвар болон нийгмийн даатгалын шинтгэлийг хэдэн жил төлснийг сонгон шалгаруулалтад чухалчилж үзэх юм. Нөгөө дээгүүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг харгалзаж үнэлж сонгох юм а. Түүнчлэн өөр орлогын харьцаа хэтрээгүй байх зэрэг шалгуурыг тавина гэлээ. Хамгийн том одоо шалгуур нь ирмэд өнөхөр орох нь гэр хорооллын нэг ч гэсэн яндан буугаад энэ байрлал орж явах ёстой гэдэг дээр бид нар бол явж байна. Хоёрт нь болохоор өөрийн эзэмшлийн орон сууцтай. Өөрөө болон гэр бүлийн хүн хиндэг нь ийм орон сууцтай бол уучлаарай та энд хөтөлбөрт хамрагдах боломжгүй. Яагаад тэгэхээр энэ бидний үндсэн зорж байгаа зорилтоос маань тустай яваад байна гэсэн үг шүү дээ.
Жишээ нь нөхрийнхөө нэр дээр байртай би байггүй гэдэг ихнэр нь орвол уучлаарай та боломжгүй гэдэг юмыг сонгох хэрэгтэй. За төр захиргааны байгууллагууд дээр одоо төрд хэдэн жил ажилласан гэдэг юм уу явагдана. Төрд ажилласан жилээр нь явагдана. За жишээ нь залуу гэр бүл гэхээр жишээ нь одоо залуу гэр бүл дээр бол 15-аас 35 насны 35 хүртэлх насны хүмүүс амрагдах нь. Тэгээ гэр бүл нь хоёулаа энэ насны хязгаарт байх ёстой бас анхаарах хэрэгтэй. Солонгон 1-2 төслийн орон сууцад нийт 5002 өрх хамрагдах боломжтой. Одоогийн байдлаар 2042 өрхийн орон сууц ашиглалтад орж байна. Харин үлдсэн 2960 өрхийн орон сууцыг эх жилийн 12 сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Харин түрээслээд өмчлөх орон сууцны үнийн хувьд зах зээлийн ханшаас 30-50% хэмт байгаа гэдгийг холбогдох их сурвалж мэдээллээ. Тухайлбал дундаж 50 м2 орон сууцыг сарын 550-аас 750 мянган төгрөгөөр түрээслэж өмчлөх боломжтой байна. Өөрөөр хэлбэл 1 м2-ийн үнэ нь 11-ээс 15 мянган төгрөгийн хооронд байна. 2017 оноос хойш үнэтэй холбоотой ямар нэг өөрчлөлт ороогүй явж байгаа. Энэ удаагийн журам дээр үнийг бас тийм хөдөлмөрөөс доод хэмжээтэй уйсан байдлаар хийлээ. За Улаанбаатар хотод болохоор 1.5-аас 2% хөдөлмөрөөс доод хэмжээний. За төвлөрсөн суурин газар 3000-аас дээш хүн амттай газар болохоор 1-ээс 1.5%. За суурин газар буюу сумдууд бас мандад байрууд байдаг. Эдгээр дээр болохоор 0.5-аас 1% сарын түрээсийн өртөгтэй байхаар бодлоо. За энийг одоогийн өртгөөр нь бодоод үзэх юм бол ер нь Улаанбаатар хот нэг 11880-аас 15840 төгрөг байхаар. Нөгөө тэгүр Хятадын боцолтгүй тусламжаар баригдсан 1008 айлын орон сууц энэ сард ашиглалтад орохоор товтой байсан ч эх сар хүртэл хойшилсан болохыг холбогдох албанаас мэдээллээ. Энэхүү 1008 айлын орон сууц түрээслээд өмчлөх хөтөлбөрт хамаарахгүй зөвхөн гэр хорооллын газар чөлөөлтийн хүрээнд ашиглагдах юм. Тухайлбал 756 айлын орон сууцыг газраа чөлөөлсөн иргэдэд өмчлүүлэх бол 252 өрхийн орон сууцыг шинээр газар чөлөөлөлтөд хамрагдах өрхүүдэд төр суурьших байдлаар ашиглуулна гэдгийг холбогдох албанаас мэдээллээ. Тэнгэр телевизийн 7-аар мэдээллийн хөтөлбөр студиэс шууд урагжилж байна. Баяр наадмын өдрүүдэд зарим нутгаар хэд халахын зэрэгцээ зүүн аймагуудаар усархаг адар бороо орох эрсдэлтэй байгааг холбогдох албаныхан мэдээллээ. Түүнчлэн энэ сард баруун аймагуудын нутгаар гангийн эрсдэл өндөр байгааг онцгойлон сануулж байна. Энэ сарын ихээр ихэнх нутгаар цаг агаар тогтун олон жилийн дунджийн орчин байх бол 10-наас хойш хурд тундас ахиу орох төлөвтэй байгааг мэдээллээ. Тухайлбал баруун аймгийн нутгаар энэ сарын ихээр олон жилийн дунджаас илүү халж мөн 15-наас дуу цахилгаантай усархаг адар бороо орох төлөвтэй байна. Нөгөө тэгүр зүүн хойд хэсгийн аймагуудаар баяр наадмын өдрүүдээр хурд тундас олон жилийн дунджаас илүү орох төлөвтэй гарчээ. Харин Төвийн аймгийн нутгуудаар энэ сарын ихээр цаг агаар олон жилийн дунджаас 3-аас 5 градусаар сэрүүн байх юм. Түүнчлэн Төвийн аймагуудаар энэ сарын 20-оос хойш салхины хурд ширүүсгийн зэрэгцээ хурд тундас ихтэй байхаар байна. Товчхондоо бол баяр наадмын өдрүүдэд орон нутагт үерийн эрсдэл өндөр байх тул сонор сэрэмжтэй байхыг салбарын мэргэжилтнүүд сануулж байна. Наадмын уюудын хувьд бол ихээр за 10-даа ерөнхийдөө бас ихэнх нутгаараа бороотой, за ялангуяа Төвийн нутаг зүүн аймагуудын нутгаараа бороотой сэрүүн хөндөө байхаар энэ төлөвт ажиглагдаж байгаа. За 11-ийнхаа өдөр болохоор одоо нутгийн зүүн хойд хэсгээрээ бага зэргийн дундастай, бага зэргийн бороотой, 12-нд бол өдөртөө бас эргээд ихэнх нутгаараа хална. За харин одоо Төвийн нутаг зүүн аймагуудын нутгаар бол үдээс хойштой гэх юм уу төрс зургийн бороотой одоо усархаг адар бороо орохтой иймэрхүү юм төлөв ажиглагдаж байгаа. Эх сарын цаг агаарын төлөвийг харвал өмнө говьд орон говьас бусад нутгаар олон жилийн дундчтай харьцуулахад халуун, Баян үлгийн ховд увс говь алтай, завхан өмнө говийн баруун, Баян онгорын өмнөд хэсгээр хурд тундас бага орохоор байна гэж тооцоологджээ. Ерөнхийдөө энэ зүүн баруун аймагуудад гангийн эрсдэл өндөр байх бол харин зүүн болон Төвийн аймагуудад үерийн эрсдэл өндөр байна. Түүнчлэн хүчтэй салхи шорон шуурганы давтагдал их байх төлөв гарчээ.
Хүүхдийн зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор осол гэмтлийн улмаас эмнэлэгт хандах хүүхдийн тоо нэмэгдэж байгааг эмчнэр анхааруулж байна. Зөвхөн өнгөрсөн сард гэмтэл сонгох судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн иргэдийн 43.1% нь тэгээс 18 насны хүүхэд байжээ. Амралт эхэлсэн 6 сард гэмтэл сонгох судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн тасгаар 7285 хүүхэд үйлчлүүлсэний 64% нь эрэгтэй хүүхдүүд гэжээ. Улаанбаатар хотод хүүхдэд ээлтэй тоглоомлолтой ховор, дээр нь эргэн тойронд ил задгаа төмөр, чулуу, усны зүнхэл гэх мэт эрсдэлтэй зүйлс хаасаагүй байдаг лээ. Хүүхдийн хичээл сургууль амарсантай холбоотойгоор тодорхой хуваар хүүхдийн бэртэл гэмтэл маань нэмэгдэж байгаа. За нэмэгдэж байгаа шалтгаан гэх юм бол за хүүхдүүд гадаа зам талбайд ч гэх юм уу гэр орондоо хаа хяналтгүйгээр одоо асран хамгаалах ямар нэгэн хүн байхгүйгээр те харгалзахгүйгээр тоглож наадах за гүүж хариах ч гэдэм иймэрхүү байдлаас болоод бэртэж гэмтэж байгаа тохиолдол бол нэмэгдэж байгаа. Гэмтлийн нэгдүгээр шалтгааныг уналт гэж үздэг. Ямар нэгэн байдлаар уналах байхгүй. Өндрөөс унах хойж болно, явгнаас халтарч унах хойж болно. Уналт гэдэг нийт гэмтлийн одоо бараг 60% дангаар ажиллаж идэг байхгүй. Хоёр дахь юм бол амьгүй механик хүчин зүйлд нөлөөлөх ямар нэгэн төмөр мөмрөө цохиулах ч гэдэг юм уу эсвэл одоо юу гэдгийг өөр юмд өртөх ч гэдэг юм уу те механизмаар гаднаас хүчээ үйлчлээд гэмтэх бэртэх ийм тохиолдол байдаг. 3 дахь гэвэл замтай үр осол үзүүлж идэг. Мөн хүүхдийн осол гэмтэл хамгийн их гардаг байршил нь гудамж зам талбай байна. Энэ төрлийн гэмтэл нийт тохиолдлын 37.7% эзэлжээ. Харин гэрийн орчинд 31.3%, биеийн тамир, спортын талбайд 16.5% нь бүртгэгдсэн байна. Аюулгүй байдлыг хангахын тулд урьдчилан сэргийлэх ажил бол хамгийн чухал. Өөрөөр хэлэх юм бол гэр орондоо байгаа цахилгаан, за тэгээд бусад эрсдэлтэй зүйлсүүдийг бүгдийг нь тогтмол шалгаж аюулгүй байдлыг нь хангах. Онцгой байдлын ерөнхий газар, за тэгээд хүүхд гэр бүл хөгжил хамгаалал ерөнхий газар гэх мэт байгууллагууд хамтраад бүү бас гэсэн аяныг улсын хэмжээнд явуулж байгаа 9 сарын 15 хүртэл. Тэгэхээр энэ аяны хүрээнд хийгдэж байгаа ажлуудтай эцэгчүүд маань захим хэлбэрээр танилцаад эрсдлээс одоо өөрсдөө болон өөр хүүхдэд хамгаалах ийм шаардлага бол тавигдж байгаа. Мэргэжлийн байгууллагууд зуны амралтын хугацаанд хүүхдийг харан энэлтгүйгээр гэртэн болон гадаа удаа хугацаагаар үлдээхгүй байх, мөн тоглоомын талбай, автозам, гол усны орчинд аюулгүй байдлыг сайтар хангахыг эцэг их асраа хамгаалагчдад анхааруулж байна. Өнөөдөр нэг өрхийн эмнэлэг дунджаар 5-аас 32 мянган иргэнд үйлчилж байна. Гэвч тоног төхөөрөмж болон автомашины хүртээмжгүй байдлаас шалтгаалan иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хангалттай үзүүлж чадахгүй байна. Тэм учраас улсын их хурлын гишүүн Баатар хүү өрхийн эмнэлгүүдийн автомашин тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх саналыг гаргаж улсын төсөвт суулгаснаар эхний ээлжинд 13 өрхийн эмнэлэг албаны автомашинтай боллоо. Жишээлбэл Чингэлтэй дүүргийн 14-р хороо 6000 гаруй хүн амтай өрхийн эмнэлэг нь машин болон тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангалтгүй учраас үзлэг хийхэд хүндрэлтэй байсан гэдгийг хэлж байлаа. Улсын төсөвт ямар ч ингээд автомашины төслийг маань Баатар хүү гишүүний санаачлагаар ингээд тусгагдаад бүх өрхийн эрүүл мэндийн төвөдд маань автомашинтай болсноор бид нар аслагдсан иргэдтэй хүрч очих боломж маань ингээд ойртож байгаа. Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг сайжруулж чадвал 3 дугаар шатлын эмнэлгүүдийн ачаалал буурна гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолдог. Түүнчлэн өрхийн эмнэлгүүдийн шинжилгээ болон урьдчилан сэргийлэх үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгаа юм. Гэвч өнөөдөр хот хөдөөгүй өрхийн эмнэлгүүдийн хангамж тааруухан байна. Тийм ч учраас улсын их хурлын гишүүн Баатар хүү энэ жилийн улсын төсөвт өрхийн эмнэлгүүдийн автомашин болон тоног төхөөрөмжийг шинжлэхэд зориулж 1 тэрбум төгрөгийг тусгуулжээ. Үүний хүрээнд өнөөдөр Чингэлтэй дүүргийн 13 өрхийн эмнэлэгт автомашин хүлээлгэн өглөө. Мөн дараагийн ээлжинд яаралтай шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа гэдгийг мэдээллээ. Тэгэхээр иргэдийнхээ энэ эрүүл мэнд өвдснийхээ дараа гарах зардлыг нь бууруулах, өвдөхгүй байхад одоо хамгийн том чухал үе шат нь бол энэ өрхийн эмнэлэг байдаг. Тэгэхээр нэгдүгээр тоног төхөөрөмжийн асуудал дээр бол одоо улсын их хурлын гишүүн болоод хөрөнгө оруулалтыг шийдсэн. Эрүүл мэндийн салбараас судалгаа хийгээд ингээд автомашин юм байна гэд улсын төсвүүдээр бол энэ жил бид нар 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг суулгаад ингээд өнөөдөр бол хүлээлгэж өгч байна. Улсын хэмжээнд нийт өрхийн эмнэлгийн 60 орчим хувь нь машины дутагдaltaй байгаа учраас цаашид бусад эмнэлгүүдэд нэмэгдүүлэх шаардлага байна. Мөн салбар яамнаас өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж байгаатай холбоотой лаборатори болон эхо зүрхний аппарат, физик эмчилгээний төхөөрөмж болон хүний нөөцийн дутагдал үүсэж байгааг салбарын мэргэжилтнүүд хэлж байлаа.
Анхан шатны эмнэлгийн үйлчилгээг сайжруулж чадвал иргэдийн эрүүл мэндэд зарцуулах зардалж буурах боломжтойг салбарын мэргэжилтнүүд онцолж байлаа. Нотариатын зарим үйлчилгээг цахим хэлбэрээр авах эрхцэн орчныг бүрдүүлэхээр хуулийн төсөл боловсруулж засгийн газрын хоролдооноор хэлэлцэн улсын их хурлд өргөн мэдүүлэхээр болжээ. Ингэснээр иргэд тодорхой төрлийн нотариатын үйлчилгээг зайнаас авах боломж бүрдэх юм а. Хэрэв уг хуулийн төсөл батлагдвал нотариатын үйлчилгээнүүд шат тараатаагаар цахим хэлбэрч хэлчих юм. Монголын нотариачдын танхимын зүгээс цахим үйлчилгээ нэвтрүүлэх техник болон програм хангамжийн бэлтгэлийг үе шаттайгаар хангаж байгаа төдийгүй хууль батлагдмагц цахимжилтыг үе шаттай нэвтрүүлнэ гэдгийг мэдээллээ. Уламжлалт нотариатын үйлчилгээ нь заавал иргэдийг биеэр ирэхийг шаарддаг, цаас их хүрдэг, дараалал үүсгдэг байсан бол цахимжилт нь энэ бүхнийг хөнгөвчлөн гэж Монголын нотариачдын танхим үзэж байгаагаа илэрхийллээ. За яг нотариатын цахимжилтын бол 2017 оноос эхэлсэн гэж одоо бараг 9 жил болж байна гэсэн үг. Өнгөрсөн онд бид нэр олон улсын хурал хийсэн. Энэ хурлын сэдэв бол зайнгислалт болон түүний эрх зүйн зохицуулалт гэсэн сэдвэр. Өнгөрсөн сард ийм Монголынхан дан 2 вершин нэвтрүүллээ. Энэ бол царай танилтаар нэвтрэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид нэр нотариат дээр ирж очихдоо хуруу дардаг гэсэн бол энэ зайнгислалтаар бол мэдээж танилтын систем номер 1 байх хэвээр. Хоёрдугаарт иргэд холбогдох баримтаа ПТП-ээр явуулах хэвээр. Ийм Монголоос татаад одоо машиныхаа гэрчлэгээ, байрныхаа гэрчлэгээ ч гэдэг юм. Тэгээд апплод хийгээд оруулсныхаа дараа нотариат дээр баталгаажуулах асуудал иргэдэг. За энд улсаас өгсөн одоо тоон гар үсгээр бид нар бол баталгаажуултыг явуулна. Ингээд нотариат дээр бүртгүүлсэн мэйл хаяг бол ийм Монголынхын мэйл хаягаар нотариатын гэрчилсэн гэрээ итгэмжил загварыг явуулаад иймэрхүү зураглалаар бол бид нар энэ ажлыг хийнэ л гэсэн зорилготой явж байна. Харин үйл хөдлөх хөрөнгийн гэрээ хэлцэл, өв залгамжлал, гэрээслэл зэрэг өндөр эрсдэлтэй нотариатын үйлчилгээнүүдийг өмнөхийн адил заавал бичлэн үйлдвэрлэх зохицуулалт хэвээр үлдэнэ. Европын холбооны орнууд ч мөн ийм чихээр ажилладаг байна. Тухайлбал холбооны бүгд найрамдах Герман улсад зөвхөн хуулийн этгээдтэй холбоотой гэрээ хэлцэл болон итгэмжлэлийг л цахимаар гэршилдэг байна. Долларын мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Хятад улс дэлхийд дахинд чиглэсэн хүмүүлгийн болон дэд бүтцийн томоохон төслүүдэд танилцууллаа. Бүгд найрамдагчдад ард улсын олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг буюу СИТКА ээлжид хэвлэлийн хурлаараа газар хөдлөлтөд өртсөн Венесуэл улсад 100 сая юаний материалын тусламж нэмж үзүүлэхээ мэдэгджээ. Мөн Африкийн орнуудад эрүүл мэндийн яаралтай дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Энэ талаар танилцуулан хэвлэлийн хурлыг мэдээг Бээжин хотод ажиллаж байгаа манай сэтгүүлч ирүүллээ. Бүгд найрамдах Хятад улсын тусламжийн бодлого хөгжиж буй орнуудын иргэдийн амжиргааг шууд дэмжих төсөл хөтөлбөрүүд рүү чиглэж байна. Энэ тус улсын 15 дахь 5 жилийн төлөвлөгөөтэй давхцаж байгаамаа. Саяхан байгалийн гамшигт нэрвэгдсэн Венесуэл улсын урт хугацааны сэргээн босголтод хүртэл анхаарч материалын тусламжийн хэмжээгээ нэмэгдүүлээд байна. Хятадын гадаад тусламж олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны хамгийн гол үүрэг бол төрийн тэргүүний дипломат үйл ажиллагааг дэмжих явдал юм. Энэ жил Хятад улсын 15 дахь удаагийн 5 жилийн төлөвлөгөөний эхний жил бөгөөд Ши Жинпиний дэлхийн хөгжлийн санаачлагыг дэвшүүлсний 5 жилийн тохиож байна. За энэ оны эхний хагаст барууны томоохон орнууд болон дэлхийн өмнөд түвшин орнуудын удирдагчид Хятадд ар араасаа айлчилж олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүллээ. Сүүлийн 6 сарын хугацаанд олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг гол чиглэлүүдтэй анхаарч гадаад тусламж болон олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны чиглэлээр олон арван үр дүнтэй ажлуудыг нарийн төлөвлөж хэрэгжүүлээд байна. За саяхан Венесуэл хүчтэй газар хөдлөлт болж олон хүний амнаас эрсдэж эд хөрөнгийн асар их хохирол учраад байна. Гамшигын нөхцөл байдал ноцтойгоог харгалзан Хятадын талаас гамшигын бүсэд аврах ажиллагаа явуулах болон дараах сэргээн босголтод зориулж 14.7 сая долларын тусламж үзүүлэхээр боллоо. Хятад улс, Мозамбик, Конго, Уганда зэрэг Африкийн орнуудад техникийн болон эрүүл мэндийн яаралтай тусламж илгээгээд эхэлжээ.
Өнөөдрийн байдлаар Хятадын 1000 орчим эмнэлгийн мэрэгжилтэн үүрэг гүйцэтгэж байна. Үүнээс гадна АСЕАН-ы орнуудтай хамтран уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх 20 гаруй төслийг нэгдсэн үндэсний байгууллагын агентлагуудаар дамжуулан хэрэгжүүлж байгаа гэдгээ мэдгдлээ. Үүний тод жишээ нь Лаос дахь нүүрс төрөгч багтай үлгэр жишээ бүс бөгөөд Хятадын ногоон технологийн тусламжтайгаар жилд 1200 гаруй тонн нүүрс төрөгчийн хийн ялгарлыг бууруулахаар тооцжээ. Хятад улс болон айлчлал хийсэн орнуудын хооронд засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, дэлхийн хөгжлийн санаачлагыг хэрэгжүүлэх санамж бичиг, хүний нөөцийг хөгжүүлэх хамтын ажиллагааны тохиролцоо болон холбогдох төслийн зөвшөөрлийн тэмдэглэлүүдийг солилцсон. Эдгээр төслүүдэд дэд бүтэц, мэргэжлийн боловсрол, ухаалаг боловсрол, хөдөө аж ахуй, ядуурлыг бууруулах, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг салбарууд хамрагдаж байна. Хятад улс хэлсэн үгэндээ хүрч өгсөн амлалтуудаа үргэлж биелүүлсээр ирсэн. Цаашид бид дэлхийн хөгжлийн санаачлагуудыг өдөрдмж болгон авч төрийн тэргүүний дипломат харилцааны үр дүнгуудыг ажил хэрэг болгохыг гол зорилттой болгоно. Бүгд найрамд Хятад улс цаашид болох олон улсын дээд түвшний уулзалтуудын үеэр хөгжиж буй орнуудад чиглэсэн эдийн засаг, нийтийн эрүүл мэндийн дараагийн шатны зорилттой хөрөнгө оруулалтуудаа танилцуулахаар илэрхийллээ. Энэхүү гадаад тусламжийн шин давалгаа нь дэлхийн өмнөд бүсийн орнуудын хөгжилд томоохон түлхэц болно гэж шинжээчид үзэж байна. Харин Монгол улсад сүүлийн жилүүдэд хэд хэдэн дэмжлэгийг үзүүлсэн. Тухайлбал Хятадын Сетка агентлагийн санхүүжилтээр Тэрбомод хөдөлгөөнийг дэмжиж цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааны төвийг байгуулж говь хэрийн бүсийг ойжуулах ажлыг эхлүүлжээ. Мөн Улаанбаатар хотын төгжрлийг бууруулах зорилгоор Олимпийн гүүр, Яармаг, Баянзүрхийн гүүрэн гарцуудыг Хятадын хөнгөлтэй зээлээр барьсан байна. Түүнчлэн Сүхбаатар дүүрэгт боссон Ногоон нуур 1008 алийн түрээсийн орон сууцны хорооллыг бүгд найрамд Хятад улсын буцалтгүй тусламжаар бүрэн ашиглалтанд оруулсан байдаг юм байна. Тэнгэр телевизийн 7 орон мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлээ. Та бүхэн амралтын өдрүүдэд хайдахтай сайхан өнгөрүүлээрэй.